Хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ цусны донортой холбоотой энэ одоо байгаа нөөц цустай холбоотой хэлцэх асуудал ярьж байгаа учраас яг тиймэрхүү мэдээллийг ер нь бүгдээрээ мэдж явах зүйтэй гэдэг үгнээс суя. Тэгэхээр 2000 танаа хуулийн төслийг үзээд судлахад 2021 оны байдлаар болохоор нийт цусны донорын 74% нь 40 хүртэл насны иргэд байна гэсэн мэлээ. Тэгээд хамгийн идэвхтэй донор болдог нас нь 24-өөс 40 нас 45. Тэгээ ер нь дунджаар буураад яваад байна гэт. Тэгэхээр энэ шууд одоо цус өгж байгаа донор болж байгаа иргэдийн маань хамрагдалт нь ингээ буураад эхлэхээр мэдээ цусны шууд нөөцтэй холбогдоод явчих бах. Тэгэхээр миний асуумаар байгаа зүйл нь яг одоогийн байдлаар цусны нөөц ямархуу байдалтай байгаа вэ? Тэгэд цус авдаг одоо олон аргууд байршлууд байдгүй. Ер нь энэ тогтолцоо тал дээрээ бас нэг тайлбар хэлээд өгөөч. Жишээ нь Улаанбаатар хотод энэ төвчрэлтэй холбоотой янз бүрийн асуудлуудтай холбоотойгоор яг тухайн олон хүн ажилладаг газрууд дээр нь очиод цусаа цуглуулах ч юм уу. Урд нь урдчилж мэдээллийн нөгөө зохион байгуулалтыг нь хийх иймэрхүү төлөвлөгөөнүүд байдгүй. Ер нь мэдээлэлээ яаж дамжуулдаг вэ? Энэ хууль батлагдсанаар одоо энэ цусны донор болж байгаа иргэдийн тоо өсөх үү? Энэ дээр ямар аргуудыг авч хуульдаа тусгасан байгаа вэ гэсэн асуултаар эхлэе. Тэгээд тодруулах зүйлээ тодруулъя. За анхны хэлэлцүүлэг хийж байгаа учраас асуултанд ажлын хэсэг байнгын хорооны дарга эсвэл ажлын хэсгийн ахлагч эсвэл ажлын хэсгийн гишүүд хариулна. Шаардлагатай бол ажлын хэсгийн бус гишүүд хариулна. Тийм болохоор улсын их хурлын хүний хөгжлийн нийгмийн бодлогын байнгын хороо ажлын хэсэг за баясгалан гишүүн ахалсан юм байна. За баясгалан гишүүн эрүүлэндээ шалтгаантай байгаа. Бус гишүүдээс хариулах уу? Баярбаатар, Инхнасан, Болормоо, Гаммаа, Иргэдэл, Отгонбаяр, Сарнаа, Эрдэнэт гишүүдээс. За та ажлын хэсэгт байхгүй хууль санаагч хариулах боломжгүй. Энэ ажлын хэсэг ахлан ажлын хэсгийн гишүүн болно гэдэг чинь бас үүрэгтэй шүү дээ. Зүгээр нэг нэрээ оруулах төдий биш. Хууль санаачлагчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгээд юуг нь яаж өөрчилсөн, ямар нэмэлт оруулсан, яаж зассан, яагаад тэгсэн талаараа бол тайлбарлаж ярих үүргийг хүлээдэг ажлын хэсэг. Тийм болохоор ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүд за мөн одоо шаардлагатай бол байнгын хорооны дарга. Тэгэхээр байнгын хорооны дарга хийх ажлын хэсгийг ахлах, ажлын хэсэгт орж ажиллах бол тодорхой үүрэгтэй. Тэгэхээр гишүүдээс хэн хариулах вэ? Хүний хөгжлийн нийгмийн бодлогын байнгын хорооны дарга чөлөө авсан ажлын хэсгийн ахлагч баясгалан гишүүн бас сая эмнэлгийн чөлөө авлаа. Бусад ажлын хэсгийн гишүүд хариулъя. Баярбаатар, Инхнасан, Болормоо, Гаммаа, Иргэдэл, Отгонбаяр, Сарнаа, Эрдэнэт. За дэд ажлын хэсгээс хариулъя тэгвэл 4-р мэх Баяндрээ. Уянгаа гишүүний асуултанд хариулъя. Эрдэнэ яамны төрийн нэрийн бичгийн дарга Эрдэнэ 2. За ер нь бол одоо цусны нөөцийн асуудал дээр бол одоо цус хэлбэл судлалын үндэсний төв одоо байнгын болон гамшигын үеийн нөөц гэсэн хоёр ангилтаар явдаг. Яг өнөөдрийн байдлаар бол байнгын үеийн нөөцийг одоо бид нар 10-аас 14 хоногоор тооцож явдаг. Энэ түвшин дээр бол яг өнөөдрийн байдлаар хангалттай түвшинд байгаа. За гамшигын үеийн нөөц бол бас тодорхой хэмжээнд одоо нэмэгдүүлэх ийм шаардлага хэрэгцээ бол байгаа. Тэгэхээр энэ хуулийг батлагдсанаар ер нь бол одоо бас энэ гамшигын үеийн нөөцийг нэмэгдүүлэхийг ач холбогдолтой гэж бид нар харж байгаа. За 2025 оны тоо баримтаас авч үзвэл нийт 46723 цус өглөлтийн тоо байгаа. За энэний 80% нь буюу 34626 нь Улаанбаатар хотод ногдож байгаа бол үлдсэн 20% нь орон нутгийн түвшин дээр цус өгж байгаа. За ер нь улсын хэмжээний цус цуглуултыг аваад үзвэл өдөрт ер нь дунджаар бид нар нэг 180-аас 250 цус цуглуулт улсын хэмжээнд хийж байж, за Улаанбаатарын түвшинд бол 150-аас 200 хүнээс цус цуглуулж байж одоо хэрэгцээг хангаж тухайн нутаг дэвсгэрийн цусны хэрэгцээг хангана гэж ингэж тооцоолж ажилладаг. За энэ дээрээ одоо бас тодорхой төлөвлөгөө гаргаж явуулын байдлаар одоо сараар нь төлөвлөж албан байгууллагуудаар явдаг. За мөн
Улаанбаатар хотын хэмжээнд 4 цус цуглуулах төв, орон нутгийн түвшин дээр бол 21 аймгийн нэгдсэн эмнэлэг бүсийн ажиллагаа хэвчээрээ төвдийн дэргэд ажиллаж байгаа. Энэ одоо цусны салбар төвүүдээр цус цуглуулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Цаашдаа бол ер нь одоо эмнэлгийн тусламж үйлчлэгийг орон нутагт одоо бас одоо хүрхэхтэй холбоотойгоор цус бүтээгдэхүүний нөөц хэрэгцээ бол нэмэгдэнэ гэж ингэж харж байгаа. Энэ дээр одоо бид нар бас тодорхой төлөвлөлтүүдийг гаргаж ингэж ажиллаж байгаа. Тэгээ энэнийг одоо бас шийдлүүдийг гаргахад энэ цусны дооны тухай дагнсан хуультай байх нь бол нэлээд онцгой ач холбогдолтой гэсэн ийм зүйл байгаа. За ер нь одоо бидэд байгаа статистик тоо мэдээлэлээс авч үзвэл улсын хэмжээнд одоо ер нь 170 мянган ийм бүртгэлтэй донор байна гэсэн ийм мэдээлэл байгаа. За зочин танилцуулъя. Ховд аймгийн иргэдийн төлөвшлийн хурлын дэргэдэх ногоон байгал ЭК клубын сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Өсвөр үе сурагчдыг игнэндээ нэгтгэсэн ногоон байгал клуб одоо улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр Ховд аймгийн ногоон байгал ЭК клубын сурагчид маань төрийн ордонд хүрэлцэн ирсэн байна. Хичээл сургуулийнхаа хажуугаар одоо их дэлхийгээ хайрлаж, мод тарьж, тарьсан модоо харьчилж, ургуулж, түүнийг хэмжиж, үр дүнг нь үзэж, бусдад уриалж, үе тэнгийн хүүхдүүдэд байгаль хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа сурагчид та бүхэн болон нийт ногоон байгуул, улс орон даяар ногоон байгуул ЭК клубын одоо сурагчидаа улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Та бүгдийнхээ сурлагад нь өндөр амжилт хүсье. Аав ээжийнхаа багш нарынхаа үгэнд орсон их дэлхий ногоон байгууллаа хайрлсан сайн хүн болж төлөвшөөрөө. За Цогтбаатар гишүүндээ баярлалаа. Батбаатар гишүүн асуултаа асууя. Алга байна. Лавгсрынгийн Сорон зам бол гишүүн.